Японд ажиллаж байгаа бүх дэлгүүрүүд онлайнаар холбогдсон тийм ээ. Та ямар бүтээгдэхүүн авмаар юм гэдгийг зөвхөн нэр нь оруулахад тэр бүтээгдэхүүнийг зардаг бүх компани тэр компанитай байрлал хаана байх хамаагүй. Тэр магадгүй Японы хойд мужид, урд мужид, баруун зүг мужид байх юмс хамааж үзэх юм хамаагүй. Нэгдсэн систем болчихсон. Тэгээс хайл тэгэл та сонголтоо өмнө сонголт болсон тэр их хатад бодож үзээ. Тэгэхээр шууд нэг хэмжээгээр та зүгээр нэг гараад авах нь хамгийн гол нь өсвөрс очиж юм чинь. Тэгэхэр магадгүй тийм. Хятад биес хэвчээсэн юм байна. Тэгээд чи асар том үйлдвэрлэл нөгөө том орно шүү дээ тань. Тэнд тэгэхээр би Шанхайгаас, Гуанчжуугаас ханаас нэгэн газраас би юу авч байгаа гэж хүүхдийн памперс авч байгаа байхгүй. Тэр надад хэмтэн санал болсон. Би тийш явж байгаагүй би бээр яваагүй. Тэгээд ч авчиж байгаа байхгүй. Тэр багц би ямар ч сайн би энэ хүүхдэд нэлээд хүмүүлээ хичээлийн гэдэг ч юм уу өөрөө аяг зугаалгахаа гэж байж чадчихсан. Өө тэрний памперс жилдээ маш хэмтэн. Тэрээ би тэрний хажуудлахаас хүмүүстээс авсан бол бараг тэр өмнөөсөө би 10 он төлөх байсан. 2 он төлөх байсан. Нэг ширхгээс тэгэхэд нөгөөдөг чинь хэмнэлтээр авчиж байгаа юм надад. Би тэр нар ямар ч асуудалгүй бүгдээ тиймээ тэгээд супермаркетаас чирэл гэрээгээ тавьчихгүй руу ирсэн. Одоо юм ингэ шийддэг болсон юм л да. Тэгэхээр аль болохоор хэтгшүүлэх хэрэгтэй болсон. За price гэдэг. Үн гэдэг бол үн гэдэг бол яхан шигтэй шинэлэг төвшил бол гарч ирээд байгаа. Нэгэр урдмал хэдэн ширхэг зарчих уу бодоод байсан. Ер нь бол одоо хүмүүс юу тэднээс сэтгэл мөдөд болсон гэхээр энэ дээр болох болсон гэхээр iPhone шиг авъя та. Тэгэхээр iPhone шиг гэдэг ярьсан. Үнийг зөвхөн шүү дээ. Үнтэй тийм зүгээр ингээд зөвхөн үнтэй. Түрүүний нөхөрийг бас урьдчилан дараа ярьж хэлсэн. Одоо үнийг хэлээ. Тэр бол аимшигтай үнтэй тийм юугаа 5 сая төгрөгийн тоосож галзуураа юу шашрамаар удахгүй аа шашрамаар оронд нь ашаага томчмаар ээжтэй гэдэг юм байгаа байхгүй. Гэтэл энэ дээр ямар шинэлэг өөрчлөлт гарсан вэ гэхээр хүмүүс одоо тэрийг хэдэн хүндэд байна. Одоо магадгүй ихнэш манай айлт тавьны хүмүүс ингээд тэр бүгдээ хэлээд байвал тэр хавцтай болоод байгаа юм. Тийм хацтай тий. Хавцтай болоод байгаа байхгүй. Би тэр бүрийг өсөж цэвэрлчмээр байгаа байхгүй. Ингээд энэ бол нөгөө тоо хэмжээнээс хүмүүс нэлээд байгаа байхгүй. Чи iPhone-ыг хүн болгон бариад гэсэн чинь зээл тавиад одоо нөгөө лизингдэж байгаа телефоныг аваад байгаа гэжтэй. Тэр үнэтэй шүү дээ. Тэгэхээр үнээс хамаарсан зүйл биш байгаа зү дээ ерөөсөө. Одоо бол орчин үед баруун телефон бол тэр тал руугаа илүү маркетинг гэдэг болсон байна. Төвчүүл тэдэн хүн байж байгаа. Тийм смартфон гэж бодож байна. Жишээ нь би яг өнөөдөр танаас өөр хавцсан